НТВ-ийн мэдээ үргэлжилж байна. Монголын драмын урлагийн отгон байгууллага болох Монгол театрын анхны тайзны бүтээл Клеопатра жүжиг улсын дөр бүжгийн Эрдмийн театрын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Тус бүтээл нь 2024 онд анх тайзнаа тавигдаж 42 удаагийн тоглолтоор 26,000 гаруй хүмүүдсэн эрэлтэт бүтээл болсон юм ба. Клеопатра жүжиг нь мэргэжлийн соёл урлагийн уран бүтээлчдийн шилдэг бүтээл уран бүтээлчдийг шалгаруулдаг Мөнгөн мод 2024 наадмаас шилдэг бүтээл, шилдэг зураачин шагналыг хүртсэн. Иймд Монгол театрын уран бүтээлчид тус баяраа үзэгчдтэйгээ хуваалцсан 2 дахь удаагийн зорилттой тоглолтыг зохион байгуулахаар болсон байна. 7 сард драмын жүжиг тоглогдож байгаагүй гэж би бодож байна. Тэгээд анх удаа одоо 7 сарын 1-ээс 7 сарын 10-ны хооронд дөр бүжгийн Эрдмийн театрын тайзнаа Клеопатра бүтээл маань одоо энд суугаа монголчуудаа мөн эх орноо одоо зорин ирж байгаа дэлхийн өнцөг булмөрөөс эх орноо зорин ирж байгаа монголчуудаа мөн одоо Монгол орныг үзэхээр ирж байгаа жуулчдад гээд энэ олон хүмүүст зориулаад 10 удаагийн тоглолтыг хийх гэж байна. Тус жүжигийн зарим үзэгдэл нь виртуал орчноос бүрдсэн. Түүнчлэн технологийн твшлийг анхудаа театрын урлагт амжилттай нэвтрүүлж, хөгжим гэрлийн хослолыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн жүжиг гэдгийг Монгол театрынхаа онцолж байлаа. Мөн Бернард Шоугийн Цезар Клеопатра 2, Уильям Шекспирийн Марк Антони Клеопатра 2 жүжигийн зохиолуудыг нэгтгэснээр онцлог юм а. Хоёр том одоо сонгодог жүжигийг хооронд нь нийлүүлээд нэг жүжиг болгоод тэр юугаар холбогдож байгаа вэ гэхээр Клеопатра хатан гэдэг тэр хүний хувь тавилан амьдралыг бүтэн болгож үзүүлэхийн тулд бид нар хоёрын хоёр жүжигийг нийлүүлж бас хийсэн. Ингээд тайзны шийдэл, тайлцны бүтээлийн хувьд бол шинэлэг бүтээл болсон гэж ингэж бодож байгаа. Түүнчлэн жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй, олонхын хэсгийг чадваржуулахад анхаарснаас гадна 3 цагийн тоглолтыг 2 цаг 30 минут болгон сайжруулж тансан байна.